Байцгаана уу? Байгаль экологийн тухай 50 номынхаа ээлж нэгэн дугаараар та бүхэнтэйгээ уулзж байгаадаа таатай байна. Би Номын ертөнц клубын гишүүн Мишель. Би Номын ертөнц клубын гишүүн Ашиглаа. За, хоёулаа өнөөдөр ямар номны талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна вэ? Өнөөдөр нүүдэлчдийн үлгээр нэг гэсэн номны талаар ярилцахаар ирсэн байна. Тэгэхээр олон бид юм уу? Тийм, 4 биттэй байсан. За тэгвэл хоёулаа ямарваа нэгэн зохиолын талаар ярихаас өмнө зохиолчийн талаар мэдчих хэвээр. За зохиолчийн талаар үзэгчтэй танилцуулаач. Энэ номын зохиолч нь болохоор Дагваторжи Сүхбаатар гэдэг хүн байдаг. Өөр зохиож исэн номнуудаас нь дурдах юм бол National Museum of Mongolia гэж жуулчдад зориулсан англи хэлтэй номны зохиолч нэлээ. Бас монголоор ч бичнэ, англиараа ч бичнэ. Тэгэхээр нүүдэлчдийн үлгэр гэдэг нь 4 бит гэсэн шүү дээ, тий? Чи бусад 3-ыг уншиж үзсэн үү? Бусад 3-ыг нь уншиж үзээгүй. За, номын нэр маань үйл явдал хэрхэн өрнөдөг вэ? Нүүдэлчдийн үлгэр гэхээр аюулгүй сонирхолтой санагддаг. Номон дээр болохоор 10 үлгэр гардаг. Тэгээд тухайн үлгэр өөр өөрийн гэсэн онцлогтойгоор байгальтайгаа мөн ёс заншилтайгаа холбогдож идэг нүүдэлчдийн талаар юу нь бол гардаг. Нүүдэлчдийн үлгэр гэж тэгж байгаа. За мэдээж бол одоо гашигнаас нь л сонсоход манай Монгол ёс заншлын талаар ярих юм шиг байна. За энэ нь яаж манай байгаль экологтой холбогдож байна? Монгол ёс заншил одоо байгаль экологтой одоо ямар харилцаа холбоо хамааралтай ашиг бүгдэлтэй байдаг гэдэг талаар мөн Монгол ёс заншил байгаль орчинд ямар ч одоо муу зүйл нь маш бага байдаг талаар ач холбогдолтой байдаг. Энэ үлгэрийг уншихад чиний сэтгэлд үлдсэн хэсэг байгаа юу? Нэг үлгэрээс нь дурдах юм бол тэр үлгэрийн хэсэгт нь хөшөө босгосон байдаг. Тэр хэсэг нь сэтгэл үлдсэн байдаг. Яг ийм ихийн талаар, ээжийн талаар хөшөө босгосон байдаг. Тэр нь их сэтгэл үлдсэн. Ямар хөшөө вэ? Ээж одоо хүний илтгэсэн ээж хүн хэр ариун, цэвэр ариун, хүүхдэд хайртай вэ гэсэн ийм алтан гартай ээжийн хөшөө босгосныг сэтгэл үлдсэн. Тэр хөшөөнийхөө талаар үлгэр бичсэн юм байна шүү дээ, тий? Тийм, тэр талаа. Тэгэхээр одоо нүүдэлчдийн үлгэр гэдэг жаа гэсэн би бол одоо энийг ингээд сонсвол нэг нүүдэлчний талаар ярих юм болов уу гэж бодсон. Арай өөр талаар. Тэгвэл бас сонирхолтой л юм те. Энэ ном нь ямарваа нэгэн байгаль экологийн тийм асуудлыг хүнддэг үү? Энэ ном нь бол ер нь бол ихтэй амьтдын талаар гардаг. Гэтэ байгаль экологи нь амьтдтай ямар их холбоо хамааралтай байдаг вэ? Амьтдын байгаль экологи өөрчлөгцөөр амьтад одоо амьдрах оронгой болох тиймэрхүү юмнуудтай бол шууд бусаар бол холбоо хамааралтай байдаг. Жишээ нь ямар амьтдын талаар ярьд юм бэ? Жишээлбэл одоо мазаалайн амьдрах орчин, говь тэр нь одоо цөлжилт гэх мэтчлэн зүйлүүдээс болоод мазаалаа одоо амьдрах орчноос солихч гэдэг юм уу тиймэрхүү зүйлээр маш их холбоо хамааралтай байдаг. Тэр асуудлуудыг хүндж байгаа юм чинь ямар нэгэн асуудал хүндсэн байна гэдэг чинь хойно нь одоо шийдэх арга зам нь гарсан байгаа болов уу гэж би бодож байна. Ямар аргаар л одоо тэр амьтдын байх газар тэрийг нь шийдвэрлэдэг вэ? Ер нь бол яг үлгэр дээрээ бол хүний одоо гаргаж байгаа үйлдэлүүдээс болж ер нь бол тийм хөдөө юу амьтдад ер нь жоохон сул тал үүсч амьдрах орчин нөхцөл нь хэцүү болдог гэсэн ер нь бол талаар гардаг. Тийм тэгэнгүүт хүмүүсийн үйлдэлийг ер нь бол болиулах талаар ер нь бол үлгэр нь явагддаг. Хүмүүсийн ямар үйлдэл? Одоо энэ нүүдэлчдийн үлгэр нь болохоор яг нүүдэлчдийн амьдралаас холбоотой болохоор тухайн хүмүүсийн хан болохоор яг бэлчлэн биш. Гэхдээ тухайн хүмүүсийн одоо гаргаж байгаа одоо ан амьтнаа агнахч гэдэг юм уу тиймэрхүү үйлдэлээс болоод. Тэдрээс болоод угаасаа мэдээж амьтдын тоо толгой цөөрж байгаа. Тэгээ бас түрүүн хэлсэнчлэн мазаалаа гэдэг амьтан ч одоо улаан номонд орсон байгаа шүү дээ тий. Мазаалагаас гадна өөр улаан номонд орсон амьтны талаар ярьдаг уу? Миний бодлоор бол өөр гөрөөс иж магадгүй. Энэ номноос мэдэж авсан мэдлэгээрээ бусдад одоо нөлөөлөх ямар нэгэн ажил хийсэн эсвэл өөртөө өдөр тутмынхаа амьдралд одоо хөвшүүлсэн дадал ч юм уу? Дадал зуршил гэх юм бол ер нь бол ном их уншдаг болсон. Нүүдэлчдийн үлгэр номноос болохоор олон ийм төрлийн үлгэрүүд уншаад илүү их сонирхол татдаг болсон. Тэгээд ном яг ийм нүүдэлчдийн талаар ч юм уу, яг ийм өв соёлтой холбоотой, байгаль экологтой холбоотой ер нь бол ном унших сонирхолтой болсон.
Чи яагаад энэ номыг сонгож уншсан бэ? Одоо байгаль экологийн тухай 50 номын жагсаалт нь маань одоо энэ номнаас гадна 49 ном биш үү те. Энэ ном одоо үлгэр гэхээр одоо уул нь хүүхдүүд уншдаг гэж хүмүүс боддог шүү дээ. Тэгэхээр яагаад өсвөр үеийнхэн энэ номыг сонгож уншихаар болов? Үлгэр учраас мэдээж маш ойлгомжтой байгаа. Ямар ч насны хүн ойлгох боломжтой. Тэгээд зурагтай ном. Тийм болохоор надад бол улаан утастай тийм нушруу номноос илүү богино үлгэрүүд таалагддаг болохоор энэ номыг сонгож уншсан. Энэ номыг одоо миний сайн хэлсэнчлэн өсвөр үеийнхэн уншаад бол нэг тийм сони юм байна тийм ихэнх нь бага насны хүүхдүүд уншдаг. Чи тэгвэл одоо бусад өсвөр үеийнхээ хүүхдүүдэд энэ номыг санал болгохгүй эсвэл бүр насан турш хүн юм уу те? Өсвөр үеийн хүүхдүүд бол санал болгоно. Яад гэвэл ер нь нүүдэлчдийн үлгэр дээр болохоор байна. Яг тухайн манай улсын соёлын талаар ер нь бол гардаг. Тэгээ ан амьтдын талаар тодорхой хэмжээнд мэдлэг өгч чаддаг болохоор өсвөр үеийнхэнд бол зөвлөнө. Энэ 10 үлгэрээс чамд хамгийн их таалагдсан үлгэр чи юу вэ? Миний хувьд болохоор унаг гэдэг үлгэр их таалагдсан. Тухайн үлгэрт болохоор 5 унаг шиг ботго гээд 5 амтан ихээсээ төөрөө тэгээд хэрхэн ихээ олж байгаа тухай юу нь бол гардаг. Тэгээд тухайн үлгэрийн сэдв нь тэгээд яг яаж төгсөж байгаа нь бол таалагдсан. Үйл явдал яаж эхэлдэг вэ? 5 бяцхан амттай болохоор тоглож явж агаад тоглосон цаг өнгөрснийг ч анзаарахгүй байж агаад ээж аваасаа хоол нутгаасаа хоол газар хүрээд ирсэн байдаг. Тэгээд та бүгдээрээ ярилцж агаад нэг модны дор хороод хүлээж агаа дараа нь хэрхэн эцэг ихтэй очих талаараа ярилцж агаад явж аян замдаа явж эхлүүлдэг. Тэгээд явж явах замдаа маш олон амьттай таарад тэр амьттаараа туслуулаад гүүр бариад маш олон зүйлүүдийг хийж эцэцүүлтэн эцэг ихтэйгээ ээж автаа уулздаг. Аюу сонирхолтой юм байна те. Би бас ингэж энэ номыг өөрөө уншаад тэгээ бас дүүдэн уншиж өгмөр санагдчихлаа. Одоо 4 бот ном байгаа гэдгсэн шүү дээ. Тэгээ тэрнээс нэгийг л уншсан байна. Тэнгүүт 2, 3, 4-р бот дээр нь ямар ном ямар хүн үйл явдал гардаг гэж бодож байна. Дахиад бас ийм 10 ширхэг үлгэрийн нийлэмж байх болов эсвэл нэг үргэлжилсэн зохиол байх болов үйл явдал нь гарлаа ч ямар хүн үйл явдалтай байна гэж бодож байна. Дараагийнх нь гарсан ном арай байгаль орчныгоо яг илэрхийлсэн ном байх гэж бодож байна. Тэгээд магадгүй бас олон ширхэг үлгэр байх гэж бодож байна. Тэгээд арай байгаль орчин хүнтэй хэрхэн холбогддог талаар илүү өгүүлсэн байх гэж бодож байна. Яагаад тэгвэл энэ 4 бот номноос нэгдхийг нь сонгоод манай байгаль экологийн тухай 50 номны жагсаалтанд ороод ирсэн юм бол магадгүй хамгийн ихнийх нь ном нь одоо хүн тэр ухаан зохиолчийн маш их хамгийн их эрч хүчийг шаардсан тийм ном байсан болохоор гэж бодож байна. Чи нүүдэлчдийн үлгэр номороо одоо байгаль экологийн тухай номын тэмдэглэлийн уралдаан зарлж байгаа шүү дээ тийм манай клубээс. Тийм болохоор тэр уралдаанд чи оролцох уу? Оролцсон гэж бодож байгаа юм байна. Бүтээл хийсэн байгаа нь? Бүтээлээ бол одоо хагастай явчих. За тэгвэл номын баяраар чиний бүтээлийг харъя. Та бүхэнчээс өөрсдийнхөө бүтээлийг ирүүлэхийг хүсвэл манай номын ертөнд нээлттэй Facebook групп дээр өөрсдийнхөө бүтээлүүдийг ирүүлэх бүрэн боломжтой байгаа шүү. Мөн таатай мэдээд болгоход бид нар 2026-аас 2027 оны хичээлийн жилийнхаа сэтгэлийг тэжээх 50 номын жагсаалтыг гаргасан байгаа. Тэр номоо уншаад дараа жилийнхаа уралдаануудад идэвхтэй оролцоорой гэж та бүхнийгээ уриалж байна. Сэтгэлийг тэжээх 50 ном нь та бүхний үнэхээр сэтгэлийг тэжээх 50 ном байх болов гэдэгт би итгэлтэй байна. Энэ сонирхолтой номыг ярьж өгсөн их шилэндээ маш их баярлалаа. Одоо намайг урьж оролцуулсан ч гэсэн маш их баярлж байна. За та бүхэнтэйгээ дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.